Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 6 дугаарыг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Таалан сонирхон уу? Микроскоп, товч түүх. Микроскопын үндсэн үүрэг нь микро хэмжээст биетийг судлахад оршино. Микроскопын үүсэл нь 17 дугаар зуунаас эхэллээ. Үүнээс өмнө 13 дугаар зуунд хязгаарлагдмал өсгөлттэй дан линзийг өсгөлтийн шил болгон ашиглаж байжээ. 1611 онд Кеплер цуглуулагч линзтэй дуранг бий болгох зорилгоор объектив линзийг зохион бүтээсэн. 1625 онд Геовн Фабер жижиг биетийг харах боломжтой микроскопыг танилцуулсан анхны хүн болсон юм. Мөн Хиггинс анх хоёр цуглуулагч линзтэй дуранг зохион бүтээжээ. Эхний цуглуулагч линз нь биетийн зургийн өсгөлтийг тохируулдаг. Харин хоёр дахь линз нь дүрсийг фокусладаг. Өнөө үед энэхүү дурангийн загварыг 10 дахин эсвэл түүнээс дээш өсгөлттэйгээр ашиглаж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр линзийн чанар, өсгөлтийн боломж, мөн наривчлалын талаарх мэдлэг улам бүр сайжирчээ. Өнөөдөр олон төрлийн микроскоп ашиглагдаж байна. 1600-аад оны үед анхны оптик микроскопыг бүтээсэн. Дараа нь 1920-од оны үед электрон микроскопыг бүтээжээ. Харин 1980-аад оны үед атомын хүчний микроскопыг зохион бүтээсэн юм. Микроскопын ойлголт. Энгийн хүний нүд ойролцоогоор 150 микрометр наривчлалтай байдаг. Микроскопыг ашигласнаар наривчлалын ойлголтыг нэмэгдүүлсэн. Наривчлал гэдэг нь микроскопыг ашигласан эсвэл ашиглаагүй байх үеийн дурын хоёр цэгийн хоорондох нүдээр харах боломжтой хамгийн бага зай. Микроскопын маш ойр байгаа хоёр биетийн зургийг ялгаж харуулах зорилготой. Багажны зургийг тод харах чадварыг ялгах чадвар гэнэ. Ердийн тохиолдолд ялгах чадвар нь микро хэмжээстэй биеийн хувьд хамтдаа ойр байгаа хоёр биетийн хооронд микроскоп хэр сайн ялгаж байгаагаар илэрхийлэгдэнэ. Зураг нэгд оптик системд гэрэл долгионы уртаас болон объектив линзээс хамаарч ямар нэгэн хоёр тусдаа цэгүүдийн хоорондох ялгааг харуулв. Гэрлийн микроскопын ялгах чадвар тэг 10-2 микрометр байна. Энэ нь энгийн хүний нүднээс 750 дахин их гэсэн үг. Оптик системд ялгах чадварыг тэгштгэл нэгд харуулснаар байдлаар тодорхойлно. Микроскопт тухайн цэг дээр бүх цацрагууд фокуслогдохдоо тухайн цэг дээр гажиг үүсдэг. Оптик микроскоп дээр 5 өөр төрлийн гажиг тохиолддог. Үүнд цэгэн бөмбөлөг, линзийн мөрөөлт, орны мөрөөлт болон астигматик гажигууд багтана. Линзийн гажиг наривчлалыг бууруулдаг. Оптик микроскопт онлоор линзийн гажигийг байхгүй болгох зорилгоор засварын линзүүдийг ашигладаг. Гажигийн төрлүүдээс хамгийн их тохиолддог гажиг нь бөмбөлөг гажиг юм. Зураг 2 бөмбөлөг гажигийг өөр фокусын зайнаас хамаарч нэг цэг дээр тусч буй тусгалын бүх цэг дээр микроскопын линз фокуслахдаа дутагдaltaй байгааг. Зураг 2 бед гэрлийн диафрагм нь нэг цэг дээр цацрагууд фокуслаад тэр цэг дээр тэдгээр багц цацрагуудын чиглэл хүрэхгүй байгааг тус дүрслэн харуулв. Зураг 1А цуглуулагч линзийн төрөлхийн бөмбөлөг гажиг. Б. Гэрлийн диафрагм нэг цэг дээр цугларч буй цацрагуудаар бөмбөлөг гажигийг үгүй болгож байна. Дээждээ гэрлийн харилцан үйлчлэл нь түүх хэсэгтээ хамгийн их байна. Дээжийн зураглал нь гэрлийн харилцан үйлчлэлгүйгээр төсөөлөгдөхгүй. Оптик микроскопт ойсон болон нэвтэрсэн гэрлийг ашигладаг. Цагаан эсвэл хит ягаан туяаны лампуудыг гэрлийн үсгүүр болгон хэрэглэдэг. Гэхдээ микроскопын бүх техникүүдэд гэрлийн нарийн үсгүүрүүдийг тавих ба тэдгээр нь оптик багжийн ялгах чадварт нөлөөлдөг. Өсгөлтийг ашиглаж харааны болон микроскопын ялгах чадвараас хамаарч биетийн тод дүрсийг тодруулж харуулах боломжтой. Оптик багжийг ашиглан биетийн зургийг томруулахад дээд хязгаар гэж байхгүй ч гэсэн хязгаарлагдмал наривчлалын нөлөөгөөр ихэнх харахад төвөгтэй зургуудыг өсгөлтөөр гарган авдаг. Өсгөлтийн бас нэг чухал шинж чанар нь тухайн биетийг тухайн орчноос ялган харуулах боломжтой. Оптик микроскоп. Оптик микроскоп нь үзэгдэх гэрлийн мужид микро хэмжээтэй жижиг хэсгүүдийг харах боломжтой багаж юм. Үзэгдэх гэрлийн мужид ажилдаг учраас гэрлийн микроскоп гэж нэрлэдэг. Микроскоп нь ердийн микроскоп, нийлмэл микроскоп гэсэн үндсэн хоёр төрөлд багтана. Ердийн микроскоп. Ердийн микроскоп нь дан линзийг ашиглан биетийн өсгсөн дүрсийг бий болгодог.
Жишээлбэл, томруулдаг шил нь ердийн микроскоп юм. Зураг 2-ын А дээр ердийн микроскопын дүрслэлийг харуулв. Тань линзээс тогтсон ердийн микроскопыг дижитал хувилбарт шилжүүлэн ашиглах нь эдийн засгийн үр ашигтай. Ердийн микроскопын үсгэлт. Өнцөг үсгэлт нь нүдний харааны хамгийн ойр зайд байгаа биеийн үсгсэн өнцөг болон линзээр үүсч буй дүрсийн өнцгийн харьцаагаар тодорхойлогдно. Тригонометрийн ойролцооллыг ашиглаж илэрхийлж бичвэл, линзийн томьёог ашиглавал илэрхийлж бичвэл, эндээс харвал ердийн микроскопын үсгэлт нь линзийн фокусын зайнаас хамаарч байна. Дээрх 3 томьёонуудыг ашиглаж ердийн микроскопын үсгэлтийг тооцоолох боломжтой. Нийлмэл микроскоп. Нийлмэл микроскоп нь конденсер, окуляр, объектив гэсэн хэд хэдэн линзүүдээс тогтсон байна. Зураг 2-ын дээр нийлмэл микроскопын дүрслэлийг харуулв. Янз бүрийн нийлмэл микроскопын төрлүүд байдаг бөгөөд тэдгээрийг ихэвчлэн судалгаа хийх зорилгоор ашигладаг. Ерөнхийдөө объектив линз нь гэрлийг цуглуулахын тулд ажиглаж буй биттэй ойр байрладаг. Хоёр дахь линзийн фокусын уртын дотор талд бодит дүрс нэгийг үүсгэдэг. Окуляр линзээр том, хуурмаг, босоо дүрс 2-ыг үүсгэнэ. Нийлмэл микроскопын хувьд окуляр болон объектив линзүүд нь үсгэлтийг илүү их бий болгодог. Микроскопуудад объектив линзийг байрлуулах боломжтой болсноор үсгэлтийг ердийн хурдан байдлаар тохируулах бололцоог олгож өгсөн. Одоо үед гэрэлтүүлгийн илүү их шин шийдлүүдийг угсарч байрлуулах боломжтой болсон. Нийлмэл микроскопын үсгэлт. Нийлмэл микроскопын үсгэлт нь үржирүүдээр илэрхийлэгдэнэ. Эндээс харвал нийлмэл микроскопын үсгэлт нь окуляр линзийн фокусын зайнаас хамаарч байна. Зураг 3 дээр ердийн оптик нийлмэл микроскопыг харуулв. Хязгаарын нөхцөл. Үндсэн оптик зургийн систем микроскоп, телескоп, камер гэх зэрэг төхөөрөмжүүдийн захын нөхцөл нь линзүүдийг буруу тохируулах болон линзүүдийн өөсөв гэх мэт олон төрлийн факторуудаас хамаардаг наривчлал юм. Ямар нэгэн оптик системийн наривчлал нь дифракцаас бий болж буй захын нөхцөл юм. Хэрвээ оптик системийн наривчлалын үзүүлэлт нь онлын нөхцлөөр ижил гэж үзэж байвал системийн дифракцийн нөхцлөөр олдоно. Дифракцийн нөхцөл нь 2-1 лямбда гэж илэрхийлэгдэнэ. Лямбда нь ямар нэгэн бит дээр туссан гэрлийн долгионы урт. Ойролцоогоор 250 нанометр буюу тэг 125 микрометр. Дифракцийн нөхцөлтэй оптик микроскопод үзэгдэх гэрлийн үгсгүүрийг ашигладаг. Жишээлбэл, хэрэв лямбда нь 500 нанометр долгионы урттай байвал дифракцийн нөхцөл нь 250 нанометр байна. Энэ нь оптик микроскопоор 250 нанометр буюу тэг 125 микрометрээс илүү шийдэж чадахгүй гэсэн үг юм. Практикт үсгэлтийн нөхцөл ойролцоогоор 1500 дахин их байдаг. Фокусын уртаас гадна тусч буй гэрэл нь наривчлалыг бууруулдаг. Микро буюу бичил ертөнцийг бүрэн ойлгохын тулд өндөр ялгах чадвартай, маш бага долгионы урттай электроны үсгүүрийг ашиглах шаардлагатай. Давуу болон сул тал. Оптикийн томруулдаг багжууд нь ажиглах гэж буй дээжийг урьдчилан бэлдэх шаардлагагүйгээр шууд үсгсэн дүрсийг гаргаж өгдөг. Мөн микроскопын үндсэн хэлбэр нь бодит өнгөт зургийг өгдөг. Ямар ч төрлийн хатуу, шингэн, хий зэрэг мөн түнчлэн биологийн дээж дээр хүртэл тохируулж ашиглах боломжтой. Дүрсийн зургуудыг дижитал камер ашиглан хадгалж, түүнийг авч ашиглах боломжтой. Сул тал нь харьцангуй бага наривчлал болон үсгэлттэй. Оптик микроскопын олон төрлийн техник аргачлал. Оптик микроскопод линз болон гэрлийн үсгүүрүүдийн янз бүрийн төрлөөс хамаарч харанхуй орон, тод орон, дифференциал интерференц болон фаз ялгарал гэх 4 өөр төрлийн оптик микроскопын техник аргачлалууд байдаг. Хүснэгт нэг дээр төрөл бүрийн оптикийн болон бусад микроскопын техникүүдийн үндсэн үзүүлэлтүүд болох үсгэлтийн, наривчлалуудын бүрэн харьцуулалтын мэдээллүүдийг харуулв. Тод орны микроскоп. Энэхүү техник аргачлал нь дээжнээс дамжуулсан гэрлээр үүссэн зургийг бий болгодог. Дээж зарим гэрлийг шингээгээд окуляр линзээр гэрэл хоцролттой дамжина. Тиймээс дээжийн хэсгүүд суурийн тод, цайралттай хэсгээс харлаж ялгагдаж харагдана. Энэхүү техник аргачлал нь ихэвчлэн морфолог ажиглахад ашиглагддаг. Гэхдээ үсгэлтийг дис дараалан авч үзэх шаардлагатай. Харьцангуй жижиг биетийн хувьд давтамжтайгаар
тод цайралтыг онцгойлон нэмэгдүүлэх хэрэгтэй. Харанхуй орны микроскоп. Энэхүү техник аргачлал нь тунгалаг эсвэл хагас тунгалаг дээжийн хувьд тод харахад ашиглагддаг арга юм. Конденсерийн төв хаалтыг ашиглан конденсер дундуур нэвтэрсэн эрчим багатай гэрэл объектив линз дээр тусна. Зөвхөн дээжийн захаас сарнисан гэрэл ажиглагдана. Тиймээс зураг дээр дээжний хэсгүүд суурийн хар өнгнөөс тодорч цайж ялгагдаж харагдана. Энэхүү арга нь биологийн дээж дээр ашиглагдах боломжгүй. Фаз ялгарлын микроскоп. Энэхүү арга нь тунгалаг эсвэл хагас тунгалаг дээжүүдийн ялгарлыг ихсгэж өндөр ялгарсан наривчлалтай зургийг харахад дэмжлэг болдог. Энэхүү аргын ашиг тусна харагдах боломжтой бүтэц болно. Нэгтрэлийн өөрчлөлтийг ч бас тооцоолох боломжтой. Нэгтийн хэмжээнээс хамаарч гэрэл өөр харилцан үйлчилнэ. Ингэснээр суур болон зургуудын хооронд ялгаралт үүснэ. Үүнийг гэрлийн шууд цацраг болон дахин нэгдсэн эсвэл завсрын дифракцуудын хувьд диафрагмын цувралаар ашигладаг. Дифференциал интерференц ялгарлын микроскоп. Энэхүү микроскопын төрөл нь биологийн дээжнүүдийн хувьд өндөр ялгаралтай 3D өнгөт зургийг үзүүлдэг. Энэхүү микроскопын хэлбэр нь гэрэлтүүлж буй цацрагуудыг хоёр хэсэгт хуваагаад тусгаарлагдсан цацрагууд дээжийг бөмбөгдөнө. Нэг цацраг нь дээж дээр, нөгөө цацраг нь шууд детекторт бүртгэгдэнэ. Ингэж фазын зөрүү үүсгэнэ. Дараа нь дээжний гадаргуу эсвэл тавгар хэсгүүд дээр боломжит жижиг өөрчлөлт болон саад хотгоруудыг хооронд нь нэгтгэж 3D зургийг гаргаж авна. Анхаарал хандуулсанд тань баярлалаа.